Сайн уу? Монголоор гейминг подкаст байна. Мөнгөн галбар хоёр байна. Юу вэ? За, гейм подкастаар тухайн сард тоглоомын эрсдэд болсон онцлог үйл явдлууд, нээлттэйсэн тоглоомууд тэгээд бит хоёр тус усын тоглосон тоглоомуудыг ярьдаг байгаа. За, харин 2 жилийн хугацаанд гейм подкаст хамтайсан Ginkgo маань Япон руу сурахаар явсан байгаа. Тэгээд харин хэд хэд удаа цочноор оржсэн гал бүрэн маань зөвшөөрөөд бит хоёр цаашид подкаста хийхэр болсон. Гал бүрийг ер нь хамгийн их битэр яаж танилцсан бэ гэхээр нөгөө Mongolian Gamers Group-ээр танилцчихсан. Тэгээд гал бүр анх нэг бичлэг оруулсан аахгүй Xbox One аваад ингээд unbox хийж чад. Анх удаа үзэл манайх бас юм бичлэг хийдэг байхад ямар гоё юм бэ. Ямар гоё ярьд, ямар гоё залуу вэ гэж тал үзээ. Тэгээд явандаа битэр хоёулаа админ болоод нэгнийгээ арайсаа мэддэг болсон. Тэгээд подкастаас хойш гэсэн гал бүр бас хэд хэд удаа оролцоод их сайн танилцуулаад болсон. Чи Mongolian Gamers Group-ээс яг танилцсан тэр бол үнэ. Бид гуруулаа Ginkgo бид гуруулаа айтсан юм байсан тийм ээ. Тэгээд тэр үеэс одоо би бинийгээ таньдаг болоод тэгээд подкастууд дээр оролцоод тэгээд бусдаар ч гэсэн бас ер нь их сайн найзууд болсон. Тэгээд дуртай юмныхаа тухай Ginkgo мөнгө хоёртой ярих үргэлж ер нь гоё байдаг. Надад ер нь их таалагддаг юм гейм подкастны 2 удаа зочноор оролцсон ч гэсэн 2 удаа үнэхээр гоё байсан. Тэгээд би одоо сар болгон бас гейм подкастын co-host болоод мөнгөнтэйгээ хамтраад сар болгон дуртай юмныхаа тухай ярих тэгээд дуртай хүмүүст нь сонсохоор болж байгаа их баяртай байна. Чи тэгээд ер нь видео тоглоом анх яаж сонирхдаг болсон те тиймэрхүү зүйлс болсон ш. Анх ямар консолт байсан, багада юу тоглодог байсан те. Тий, анх бол юутай байлаа. Нэг Sega Mega Drive 2 нэг хятадын хулбар нь монголоор нэг байлаа шүү дээ. Тухайд л ахтайгаа нийлээл Mortal Kombat Ultimate Mortal Kombat 3-ыг их тоглодог байлаа. Тэгэл тэр үеэс эхлээл ер нь тоглоомын хоббитой болсон доо. Тэгэл хуучны одоогийн бүхэл юмыг тоглодог. Би ч одоо Xbox 360, PlayStation 3, одоо Xbox One, тэрнээс өмнө PlayStation 2, Original Xbox, PlayStation-ыг бүгдийг л тоглодог байсан. Гэхдээ бол бүгдийг нь бол мэдээж би худалдаж авч байгаагүй л дээ. Зүгээр тоглолттой газар мазраар бол би зүгээр хайж авч Xbox, Original Xbox-тай газар мазар тоглож үздэг л байлаа. Тэгээд консолт их хайртай. PC-нд бол бас яг дутгааргүй хайртай. Гэхдээ консол яг анх тоглож эхэлсэн болохоор жоохон сэтгэлд ойрхон байдаг. Гэхдээ Steam дээр ер нь бол одоо бараг л PC-л тоглох болчиход байна дөө. Консол яг бодон дээрээ суугаад тоглох завгүй болчиход байна. Тэгээд одоо бол яг ажил хийдэг. Одоо тоглоо суугаадах завгүй болчиход байгаа л да. За ингээд ийм хүнтэй хамт гэлээ. За ингээд үүнээс хойш гал бүр бүтээр подкаст хийхэр болсон. За тоглоомын подкастаар өнгөрсөн сард тоглоом эрсдэд болсон онцлог үйл явдлууд тэгээд нээлттэйсэн тоглоомуудыг яриад өөрөөсийнхөө өнгөрсөн сард бас голчлон тоглосон тоглоомуудыг ярьдаг. Тэгээд өнөөдрийн подкастаар юу ярих вэ гэвэл бэлдсэн мэдээлэлд эхлээд дурдъя. За миний хувьд энэ өмнөд солонгосын засгийн газраас шийдвэр гаргаад энэ офисын компьютеруудыг яг PC-ний компьютерүүд шиг ажлын цагийн дуусаар унтраадаг болно гэсэн байсан тэрийг ярина. Тэгээд нөгөө Америкт бас 10 жилийн сургууль дээр нэг хүн буутай гавьш удаад бас ахаал нөгөө видео тоглоомыг буруутгах асуудал үүссэн. Тинчээ ерөнхийлөгч Трамп энэ хүмүүстэй уулзалсан гэсэн тэр талаар ярина. Тэгээд Америк нэгдсэн улсын цэргийн дронууд Google-ийн AI буюу Artificial Intelligence-ыг дронд ашиглаж байна гэсэн байсан талаар ярина. Миний мэдээ болохоор бас нөгөө Флоридад болсон масс шутинг нөгөө сургууль дээр 17 орчим хүний амийг бүрлэгсэн тэр үйл явдалтай холбоотойгоор видео тоглоомын хүчирхийллийн тухай асуудал дахиад хөндөгдсөн. Энэ тухай бас мэдээлэл өгсөн байгаа. Дэлгэрүүлж. Тэгээд шинээр нээлттэйсэн тоглоомууд. За 3 сарын тоглоомуудын үед Way Out гэдэг акшн adventure нөгөө хамтдаа шоронгоос орогддог тоглоом байгаа. Sea of Thieves гэдэг E3-аас үзүүлжсэн нөгөө хүүхлийн шиг зурагтай холбогч тоглодог 70 дээрэмчтэй тоглоом. Far Cry 5 Open World тоглоом. За Warhammer Vermintide 2 гэдэг Warhammer-ийн Left 4 Dead-тэй адилхан байлдаг тоглоом тэр байгаа. За энэ тоглоомуудыг яриад бол мэдээнүүд бол болох нь өнгөрсөн сарын үед би 2012 оны Chivalry Medieval Warfare гэдэг дундад зууны үеийн үйл явдал өрнөдөг гардан тоглолтын гэдэг тийм тоглоом болсон. Би болохоор өнгөрсөн сард 2014 онд Xbox дээр exclusive тоглоом гарч ирсэн Sunset Overdrive гэдэг тоглоом. Тэгээд бас өнгөрсөн сард нээлттэйсэн PUBG Mobile одоо PlayerUnknown's Battlegrounds-ийн гар утсан дээрх хувилбарыг явуулчихсан бэлдсэн байна. Тий, энийг тоглож үзсэн. Би бас нэг цоолоод оссож үзсэн. За ингээд подкаст эхлэх юм. Яа тэгээ. За Америк Трамптай холбоотой мэдээс эхлэе. Тэ нэлээд сериусны юм байх шиг байсан. Усан үйл явдлыг харсан. Тэгээд бас өсвөр насны жаалхүү сургууль дээрээ буутаа ирээд автомат assault rifle-тай ирээд
гал нээсэн. 17 хүн харамсалтайгаар амьнасаа алдсан. 17 хүн одоо хүнд болон хөнгөн шархацсан гэсэн мэдээ байсан. Ер нь сургууль дээр нөгөө масс шүтинг болонгууд видео тоглоом тоглодог. Яагаад тэр мэдээж хэрэг сургууль дээр буудж байгаа хүмүүс бол дандаа өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байдаг. Энэтэй холбоотойгоор Америкийн одоо улс төрчид, томоохон улс төрчид видео тоглоомтой холбоотойгоор энэ будалцаанууд үүсэт байна уу гэдгийг бид нар дахин судалж үзэх хэрэгтэй гэсэн асуудал дахиад сөхөгдсөн байгаа. Тэгээд яг энэ үйл явдлын дараагаар бас ерөнхийлөгч Дональд Трамп видео тоглоомын одоо хүүхдүүдэд үзүүлж байгаа нөлөөлөл одоо энэ хүчирхийллийг үнэхээр бий болгож байгаа хэсэг талаар нэлээд нухацтайгаар авч үзэх шиг болсон. Тэгээ бас хэд хэдэн видео тоглоомын одоо индастригийн хүмүүс төлөөлөлтөд энэ тухай уулзалт хийсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ уулзалтын тухай чи сонссон юм уу? Тийм, ерөнхийдөө нөгөө нэг энэ маргааны хоёр талд байгаа улсуудыг авчраад ер нь юу болоод энэ над хилээд өгч хэлсэн маягийн уулзалт болсон гэсэн. Эндээс бол нэг хайхтар том шийдвэр сенсацтай мэдээлэл гараагүй. Харин анхаарал татсан юм нь юу байсан бэхээр нөгөө цагаан ордноос ерөнхийлөгчд үзүүлэх гээд бэлдсэн тэр нэг бичлэгнээс аахгүй юу. Видео тоглоомд хүчирхийлгээд дандаа нөгөө эцэг эхчүүд видео тоглоом хэрэг төсөөлдөг байдаг шиг тиймнүүдийн цуглуулга байсан л та. Call of Duty, Wolfenstein, Fallout 4, Sniper Elite гэдэг тийм тоглоомын бүр хамгийн цосножтой хэсгүүд нь ингээд монтажлцсан. Тэгээд тийм шлийг үзүүлсэн гэж байгаа. Цагаан ордны official YouTube суваг дээр нь тавьсан байсан. Нөгөө Call of Duty-ийн бичлэгээс илүү арга дизлайкны хөвтэй юм байх шиг харагдчихсан. Видео тоглоом чи юм байдгүй маа гэсэн. Дараа нь хүмүүс бүр өөрсдөө видео тоглоомын заавал ийм аим шиг байлтад тоглоом биш илүү бүтээлч сонирхолтой адлын явдлыг үзүүлсэн бичлэгүүд хүртэл хийж эхэлсэн байсан. Тэгээд энэтэй холбоотой ер нь мөнхийн сэдв гэж ер нь өмнөх подкастууд дээр ч гэсэн нэлээд яригдчихсэн баг. Бас 2013 онд баха Америк нэгдсэн улсад бас л сургууль дээр будалцсан болоод бас харамсалтайгаар хэдэн хүүхэд амьнасаа алдсан. Тэгээд үүнтэй холбоотойгоор тухайн үед байсан Америк ерөнхийлөгч Барак Обама бид видео тоглоом хүчирхийллийг үнэхээр бий болгож байгаа талаар гүнзгийрүүлж одоо судалгаа хийх хэрэгтэй. Энэ судалгааг засгийн газраас санхүүжүүлэх хэрэгтэй гэж одоо цагаан ордны нэр дээрээс хэлжсэн байгаа. Тэгээд энэ л бас үргэлжилсээр байна л да. Одоо ингээд 5 жилийн дараа дахиад ийм үйл явдал давтагдлаа. Дональд Трамп одоогийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хэлэхдээ одоо хүчирхийлэлтэй видео тоглоом залуус хүүхдүүдийн сэтгхүйд нь нөлөөлж байгаа тухай өдөр ирэх тусам олон хүмүүс надад хэлж байна. Тэгээд энэтэй холбоотойгоор одоо ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гээд одоо саний уулзалт болсон байгаа. Яг чиний хэлсэн шиг ямар нэгэн дөрвтэй үр дүн болол тэр уулзалтаас гараагүй. Тэгээд нөгөө судалгаагаар яг нөгөө энэ тогтоогдсон юм уу гүм үү гэдээ бас үзлээ л дээ. Тэгээд видео тоглоомын сэтгүүл зүйн сайд нөгөө Kotaku-г мэдчихэж байгаа. Kotaku бүр энэ видео тоглоом хүчирхийллийн хамаарлын ингээд судалсан судалгаанд таймыг тавьсан байсан бараг 80 даас эхэлсэн байсан баг. Тэгээд үндсэндээ бол яг шинжлэх ухааны хамаарл бол байгаагүй. Тэгээд яг хөө ерөөхдөө бол нөгөө зарим нэг юм хитрхи эмзэг хөтөмтгөөдөг сэтгхүйтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн хийдэг байсан олон юмнуудын нэг нь видео тоглоом болж таарад тэгээд хүчирхийлэлт нөгөө тоглоом чинь буруутгах үндсэн тавигдаад байх шиг байна. Яг энэ тухай нөгөө Stetson Америк нэгдсэн улсын Stetsony их сургуулийн сэтгэл зүйн профессор одоо яг энэ медиа буюу мэдээллийн хэрэгслээр гарч байгаа хүчирхийллийн тухай судалдаг бүр тэргүүлэх чиглэлийн судлаач Крис Фергюсон гэж профессор байна л да. Энэ хүн хэлэхдээ юу гэсэн гэхээр видео тоглоом хүчирхийллийг бий болгодог тухай ямар ч нотлох баримт байхгүй. Бүр ямар ч сүүлийн 20 жилд өсвөр үеийнхэн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг 80 гаруй хувиар буурсан гэж байгаа байхгүй. Сүүлийн 20 жилд. Тэгсэн байхад бид одоо видео тоглоомыг хүчирхийлэлтэй холбож яриха болох хэрэгтэй гэсэн нэг зүйлийг хэлсэн байлаа. Тэгээд яг энэ судалгаатай холбоотойгоор Америк нэгдсэн улсын өсвөр үеийн 90 гаруй хувь нь видео тоглоом тоглодог. Тэгээд эдгээр тоглоомын ихэнх нь хүчирхийлэл агуулсан тоглоомууд байдаг. Сүүлийн 20 жилд хүчирхийлэлтэй видео тоглоом ихсэн, буураагүй ихсэн гэж байна шүү дээ. Одоо бид нар бол угаас амьдрал дээр мэдж байгаа тийм байнга тийм хүчирхийлэлтэй тоглоомууд бүр жил ирэх тусам тоглоомуудын тоо өсөж байгаа. Тэгээд энэ тоо өсөд байгаа боловч хүчирхийлэл үйлдсэн одоо өсвөр үеийн хүүхдүүдийн тоо буураад байна. Энд ч одоо тэгэхээр яаж ч утсан логик ухаанаар утсан видео тоглоом бол хүчирхийлэл үүсэхгүй байх гэдэг нь бүр ингээд мэдэгдээд байгаа байхгүй. Тэгээд ийм байхад яагаад улс төрчид одоо хүртэл видео тоглоомыг хүчирхийлэлтэй холбоож тайлбарлаад байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа зэндээс. Энэ аягүй сонь заяа. Яагаад ингэж ийм гэсэн чи Крис Фергюсон одоо Stetson их сургуулийн профессор хэлэхдээ юу гэсэн гэхээр миний бодлоор улс төрчид одоо галт зэвсгийн хяналтаас олон нийтийн анхаарлыг холдуулахын тулд ингэж байна гэж байгаа байхгүй. Тийм нөгөө National Rifle Association NRA гэдэг их том хүчтэй лобби групп нөгөө Америкийн конгресстэй байдаг. Тэгээд яг гал бүрүүлж гаргах нөгөө тэндээс зайлуулахад видео тоглоом ингээд өргөж яанаа болоход шүү дээ ерөөсөө. Тэгэд маш их сонирхолтой юм юу байсан гэхээр зарим тохиолдолд одоо өсвөр үеийн тэр нөгөө хүүхэд одоо буутаа ирээ сургууль дээр буудсан тийм хэрэг гарсан тохиолдолд тухайн хүүхдийг тоглоом тоглодог эсвэл одоо ямар нэгэн байдлаар хүчирхийлэлтэй тоглоом тоглосон гэдгийг нотлогдохоос өмнө
одоо хэвлэл мэдээллээр шууд энийг видео тоглоомтой холбож тайлбарлаж эхэлдэг гэж байгаа байхгүй улс төрчд. Одоо Америкт бол зарим сонсогчид мэдэхгүй байж магадгүй хүн болгон галц зэвсэг эзэмших хэрэгтэй байдаг хуулиараа. Тэгээд галц зэвсгийг худалдаж авах маш амархан, бууны дэлгүүрүүд зүгээр ингээ гудамжинд байдаг. Тэгээд энийг ингээ хориглоод хүн галц зэвсэг эзэмших эрхийг хязгаарлавал энэ том бизнес ямар их алдагдал хүлээх үлээ тийм ээ. За харин сайн талаасыг бол нэг видео тоглоомчаас өөрөө их том бизнес болсон. Тэгээд зөндөө олон тэрбум доллар тэнд эргэлж байгаа учраас нэг видео тоглоом хамаагүй гэдгийг төлөөлж байгаа бас лоббич ч гэсэн тэнд байгаа гэдэг. Тийм одоо нэг асар том хоёр хэдэн тэрбум долларын бизнесүүд хоорондоо л өрсөлдөд одоо үзэлцээд л байна л да. Тэгээд бас Америкт гарсан хүчирхийлэлтэйгээр холбоотойгоор олон улсын одоо маш их тоглоом тоглодог залуучуудтай бусад улсуудын хүчирхийлэл ямар байд юм бэ гэсэн талаар нэг жоох юм харсан чинь Солонгос, Нидерланд хоёр шүү дээ. Одоо ер нь бол Солонгос Азтай видео тоглоом за бараг Хятадтай 1-2 үздэг баг. Идэвхтэй тоглогчдын тоогоороо. Тэгээ Нидерланд бол Европтой мэдээж хэрэг маш том одоо видео тоглоомчдын групп шүү дээ. Одоо маш олон видео тоглоомын студиуд Нидерландд байртай байдаг. Тэгээд энэ хоёр улсын өсвөр үеийнхэн дэлхийд одоо дэлхийн 200 орчим улсаас хамгийн бага хүчирхийлэл гаргадаг өсвөр үеийнхний тоонд ордсон байна. Зүг. Маш олон улсуудад Америкаас гадна олон улсууд энэ тухай судалгаа хийгдээд ерөөсөө нотлогдож батлагдахгүй байхад энэ тухай сэдв одоо ерөөсөө 10 гаруй жилийн турш байнгас хөгжиж байгаа нь одоо яг сайн хэлсэн тэр нөгөө нэг галц зэвсгийн хяналтаас л бусдын анхаарлыг сарниулахад юм яваад байна гэж би бол бодоод байна. Тийм бодоод байгаа энэ одоо профессортай санал нэгтэж байгаа. Тэгээд ерөн заавал видео тоглоом эхлэхэд хувь нийсдэх гэр бүлийн хүмүүжил нөгөө төлөвшил бүхэл юм бол хамааралтай гэдгийг сануулгах хэрэгтэй л дээ. Чиглэлгүй яах вэ? Олон хүн дотор янз бүрийн хүн байгаа шүү дээ. Тийм олон. За дараагийн үед Америкт үргэлжлүүлээд ярихад энэ Google-ийн хийсэн хиймэл оюун ухааныг Америкийн зэвсэг түвшин дронуудад ашиглаж байна гэсэн байсан. Тэгэд Америкийн батлан хамгаалах яамны бүр $1.4 тэрбум хиймэл оюун ухааны дата боловсруулалтын төсөл явж байна л да. Тэгээд энэ дотор Project Maven гэдэг яг энэ дронд хиймэл оюун ухааны ашиглах тусгаас нэг төсөл байна л да. Яадгүй гэхээр нөгөө дронуудаар чинь өдөр тутам маш олон цагийн имжлэг хийж идэг. Яг нь нисчил байгаа болохоос яг нөгөө нэг security camera-т яг адилхан зарим нь хэрэгтэй юм байна, ихэнх нь хэрэггүй юм байна. Тэгээд тэрийг ялгахдаа хиймэл оюун ухааныг ашиглаад байгаа юм билээ л дээ. Хиймэл оюун ухаанаар нөгөө machine learning буюу юу нь хэрэгтэй, юу нь хэрэггүй гэдгийг зааж өгөөд тэгээд хэрэгтэй юм байна гэх юм бол хүн очиж тэрийг нь үзээд цааш нь ашигладаг ч юм уу те. Тэгээд хиймэл оюун ухаан тэрийг зааж өгснөөрөө хүмүүсийн бүтээн жавраг 2-3 дахин нэмэгдүүлэх зорилготой гэдэг энэ төсөл нь явж байгаа юм билээ. Тэгээд энэ TensorFlow гэдэг энэ хиймэл оюун ухааны систем болохоор Google-ийн юм билээ энд ашиглаж байгаа. За тэгээд энд болохоор нөгөө машин, хүн, мал амьтад ингээд юм 39 төрлийн эд зүйлийг ялахыг зааж өгсөн гэж байгаа. Тэгээд байлдааны зориулалтаар биш зүгээр мэдээлэл цуглуулах зориулалтаар ашиглаж байгаа юм а гэсэн тайлбар өгсөн байсан. Тэгээд энэ нь ил болсны дараа нөгөө Google-ийн ажилчид өөрсдөө хийж байгаа оюун ухаан цэрэг тайны зориулалтаар ашиглагдлаа дотор бас нэлээд маргаан үссэн юм байлээ. Тэгээд Google-с гаргасан мэдээл нь болохоор тогтолгооны зориулалтаар ашиглахгүй байгаа л гэсэн юм зарласан байсан. Тэгээд хиймэл оюун ухаан яг амьдрал нэвтэрсэн хамгийн сонирхолтой секцэн нөгөө сүүлд Dota 2 дээр тоглож чаддаг хиймэл оюун ухааныг танилцуулсан. Тэр олон хүмүүс их нөлөөлсөн чи. Надад бол нөлөөлсөн аахгүй тэр ингээд заагаад гисэн өөрийг нь өөрийнх нь эсрэг ингээд тоглоосараад бүр амар про болгоцсон. Тэгээд яг энэ шиг зарчмаар ингээд тэнд ашиглаж болоод нэ гэдэгс холбоотой юм гэж бодсон юм. 2017 оны интернэшнл үеэр тэр чинь нөгөө нэг SF-ээр тоглодог нэг AI байсан шүү дээ. Өөртөө бэлтгэл хийлгэсэн гэдэг. Тийм. Тэр их сонирхолтой байсан нэрэ. Тэгээд одоогоор бол зөвхөн дата анализ хийж байгаа дүрсийг камер шүүх гэдэг чинь амар их ядаргаатай ажил шүү дээ. Хэцүү ажил. Баахан хоос юм үзэлийн үзэл нь хиймэл оюун ухаан заагаад тиймэрхүү байдлаар ашиглаж байгаа. Тэг яг хуу цаашлаад өөр ямар байдлаар ашиглаж болох вэ гэдэг нь өөрөө нөгөө ёс зүйн асуудал юм аа гэд хүмүүсээс гаргаж ирсэн байсан. За дараагийн мэдээ харьцангуй хөнгөс идэхтэй. Тэгэхээр Өмнөд Солонгосын засгийн газраас офисын компьютеруудыг ажлын цаг дуусаад унтраадаг болгоно гэсэн байсан. Солонгосын засгийн газраас хит их ажилдаг соёлыг ер нь зогсооё гэдэг санаачлал гаргаж байгаа юм билээ. Тэгээд нөгөө Хятад Солонгос чинь хүмүүс офистаас ажиллаад хит их ажиллаж болж хүмүүс насаар тэгээд Японы үргэлжлүүлэлт мэдээнд гараад байсан тийм. Өмнөд Солонгосын засгийн газрын ажилчдын дунджаар жилд 2738 цаг ажилладаг гэсэн байсан. Энэ нь болохоор хуваагаад үзэхээр 7 хоногт 52 цаг өдөрт ойролцоогоор 10 цаг ажиллаж гэсэн юм билээ. Тэгэхээр нөгөө юу 8 цаг бараг 10 цаг ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд 4 сараас эхлээд хэрэгжин гэсэн байсан 3 үе шаттайгаар эхлээд компьютер нь оройн 8 цагаас унтарна. За дараа нь 7 хагасаас 7-оос тэгээд зөвхөн 5 дахь өдрүүдэд гэж байгаа. Тэгэхээр яг босод өдөр ажиллагаар ажил ядаад ганц өдрөө арай эрт ингээд
амарч байгаа чи тамина гэсэн юм байлээ. Ингээд ажил хийж байгаа хүмүүс мөртлөө PC шиг ингээд компьютер унтарч байгаа хэрэг бас их сонирхолтой санагдсан. Тэгээ би ер нь солонгосчуудыг ажилсан гэдгийг мэддэг ч гэсэн яг бас тийм амар ажилсаг бүр яг японочдод үүсгүүц тийм гэдгийг нь бас мэддэггүй байсан юм байна. Тэгээд энэ өдөрт дунджаар 10 цаг ажиллаад байгаа мөртлөө энэ засгийн газрын ажилтны марга 3/2 нь энэ захирамжаас чөлөөлөгч хүссэн байлээ. Тэгээд хэдэн жилийн өмнө солонгос яригдсан нөгөө шөнийн 12-оос өглөөний 6 хүртэл бага насны хүүхдүүдийг онлайнаар тоглоулахгүй энэ. Тэгэхээр солонгосын засгийн газраас энэ тал дээр нэлээд идэвхтэй бас мэдээллүүдийг цуглуулж дүн шинжилгээ хийгээд тэгээд арга хэмжээ авахыг зорж байгаа надад сонирхолтой санагдсан. Үнэхээр үлгэр жишээ амар гайхамшигтай хүмүүсэлтэй. Одоо ингээд зарим улсууд нь ажилчтай ажилуулах гад үлээ үзэж байхад зарим нь одоо ажлыг болиулах гэж ямар нэг арга хэмжээ авчих жишээтэй бас. За гинко яваад гисэн чинь нөгөө тоглоомын арга хэмжээ энэ төр сонирхдаг хүмүүс байхгүй болоод галбар өтөр чинь нэрээ улс төр олон улсын ихлээсээ сонирхдаг болохоор ийм хүмүүдэд орж ирсэн. Тийм тэгээд бас гинко чинь нөгөө нэг Япон жоохон дорны талын мэдээлэл бэлддэг шүү дээ. Ялангуяа Японтой холбоотой. Тэгээд одоо тэр орон зайг бас чадах ятгаараа нөхөхийг хичээнэ. Гэхдээ би ер нь бол Японтой их ойрхон хүн биш л дээ. Бас яг адилхан Америк болон Европын одоо барууны видео тоглоом болон барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийг ихэвчлэн үздэг тим байгаад байгаа. Тийм яг гал бүрбтээр сонирхол ийм байгаа ч гэсэн цаашаас өөрөөр төрлийн юм сонирхдаг болох байх. Дээрээс нь нэмээд өөр газар байгаа, өөр соёлд байгаа хүмүүс зочдгоос авчраад яриулъя гэж бодож байгаа. Тэгэлгүй. Хоёулаа тэгээд бас өөрчлөлт дээр сайжирч болно шүү дээ. Чи ямар програмчлалцсан робот биш тийм ээ. Тийм. За одоо 3 сарын тоглоомудаа яриа. За эхний тоглоом A Way Out байна. Action хадал явдал төрлийн тоглоом байгаа. Haze Light гэдэг Шведийн студ хийсэн байгаа. Манайхын юугаар мэдэх вэ гэхээр нөгөө Brothers A Tale of Two Sons гэдэг ах トゥ хоёроор тоглодог нэг хөөрхөн жижигэн тоглоом байдаг. Тэрийг хийсэн одоо түлхүүр хүмүүсийн нэг нь өөрийнхөө багийг аваад энэ студийг хийгээд анхны тоглоом гаргаж байгаа нь A Way Out юм байлээ. За тэгээд шоронгоос оргоод байгаа тоглоом гэдгээр нь мэдж байгаа бах. За энэ тоглоом шууд таалагдсан нэг нь юу вэ гэхээр хоёр хүн нэг тоглоомоор хамтдаа тоглож болно гэсэн байсан. Заавал 2% худалдаж авах шаардлагагүй гэсэн мэлээ. Энэ тоглоомын үед хүмүүс ерөөхдөө хэлээд байгаа нь маш их сэтгэл гаргажээ л гэдэг юм ерөөсөө. Зохиол нонцош шүүж болно, буудалцах барих, акшн эсгүүд нонцош байсан ч гэсэн нөгөө хүмүүс хамтдаа тоглоод хийхэд хөгжилтэй нэг тийм хамтдаа хийгээд өнгөрөөс нэг тийм гоё дурсамж болдог юм байна гэдгийг онцолж хэлээд байсан. Геймплей талаас бол тоглолтоос бол үнэхээр ярих юм байхгүй ямар ч асуудалгүй үнэхээр гоё гэсэн байсан. За зохиолын үед бол яг таарах хүн болж ил гэж лээ. Найзтайгаа холбогдож тоглоход зөвхөн нэг нь л тоглоомын копиг авсан байх шаардлагатай гэсэн шүү дээ. Тэр нь бас маш сонирхолтой байгаа. Ерөөсөө иймэрхүү юм би бол өмнө нь ерөөсөө юм харж байгаагүй. Тэгээд энэ яаж тэгдэг вэ гэхээр энийг сонсож байгаа та одоо Way Out тоглоомыг авцсан. Өөр нэг найзтайгаа тоглоё гэх юм бол та тэр хүн рүүгээ одоо тоглоом дотроос invite явуулна гэж байгаа. Тэгэнгүүт тэр хүнд invite ирэхээр invite-н дээр нь дарангууд нөгөө нэг тоглоомын одоо PlayStation байх юм PlayStation Store руу орно гэсэн. PlayStation Store руу оронгууд тоглоомоо хүмүүс яг худалдаж авах юм байна гэж бодож байгаа байхгүй. Тэгвэл үгүй зүгээр демог нь татчих авангууд бүтэн тоглоом тоглож болдог. Нөгөө хүнтэйгээ хамтдаа демог нь татчих авах хангалттай. Тэгээд тэр нэг мэдээж бүтэн тоглоомоос маш бага хэмжээтэй байт юм шиг үлээ. Наач ястаа юм биш үү. Тэгээд энэ Haze Light студийн нөгөө тоглоом гэсэн гол хүн хэлсэн юм л л дээ. Өвөл нөгөө EA-ийн асуудал үүсгээд их шүүмжилж исэн юм байлээ. Энэ тоглоом гэдэг чинь ийм байж болохгүй тийм гэж хүмүүсийг мүлжиж чаддгүй маа гэж сэтгэл хөдлөлтөөс яахс тэгээд бас их эсрэг байр суурьтай байсан. Тэгээд тэрний тоглоом нэгж илэрч гарч ирээд нөгөө do as you say гэдэг чинь тийм ярьж исэн юм гэж өөрөө хийгээд сэтгэлээрээ энэ тоглоом гоё чадсан бол таалагдсан. Тэгээд Way Out-ыг анх харж байхад бол их амар AAA тоглоом шиг харагдаад байгаа байхгүй. Тэгсэн чинь бас их баг инди маяг их жижигхэн студийн их жижигхэн тоглоом байгаа. Тэгээд зохиол нь яг хаа таарах хүн байж болно. Тэгээд тоглолтын нь зарим элемент буудалцсан арил гэж хүмүүс яриад байгаа. Тэр нь бас жоохон тийм хүн болж байгаа. Гэхдээ хамтдаа тоглоход үнэхээр хөвгчлээ. Үнэхээр сэтгэл шингэсэн гоё тоглоом болж ирсэн. Тэгээд би өөр үзээд тогломоор санагдаад болдог. Тэгээд хайгаад үзсэн чинь даанч Origin дээр юм билээ. Steam дээрээсэн бол хөдөлтөж авъя гэж бодох байсан баг. Тэгээд Origin дээр болохоор за гэж бодож байгаа. Тэгээд AAA title шиг харагдаад байгаа мөртлөө их богинохоо өрнөлттэй гэсэн. 10 гаруй цаг тоглоод PlayStation дээр бол нөгөө Platinum Trophy гэж байдаг шүү дээ. Бүх трофиг цуглуулахаар өгдөг. Одоо бүх трофиг нь ерөөсөө нэг 10 гаруй цагийн дотор цуглуулдаг. Тэгээд одоо AAA title-ууд чинь бүгд $60 гарч байгаа. Энэ ерөөсөө $30 юм гэдэг. Маш амтхан тоглоом. Тийм ээ. Тэгээд хамтдаа тэгээд 10 цаг тоглоно ч бас чамлахааргүй л дээ. Тэгэлгүй. Найстайгаа нөгөө Sensor 3-ыг 100 болгоч нэрээ сониос Sensor 3-аа 100% болгосон Америкээс баг 3-7 хоног худалчинд бол баг сар тоглож яаж байгаа байхгүй их амархан юм өртлөө. Тэгээл нөгөө цагаа тохируулах
ядрахгүй байх те тоглох хүсэлтэй байх гэл. Чи 10 цаг бол нэр бишгүүлэх юм бэлээ ер нь. Чи завгүй хүнд 10 цаг гэдэг чи их үйл байх. Тэгээд энэ тоглоом яадаг гэсэн чи яг нөгөө бус тоглоомоос жоохон онцлог, юугаараа онцлог гэдгийг нэр л да. 2 хүн тоглож байгаа. Тэр бол мэдээж өмнө хэлсэн. Тэгээд 2 хүний тэр тоглолтын үйл явц ингээд бие биенээсээ хамааралгүй тусдаа өрнөд гэж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр нэг хүн яг ингээд геймплей нь явж байхад одоо яг ингээд өөрөө өдөртсөн тоглож байхад нөгөөх нь нөгөө катсин энэ төр үзэж идэг. Тэгэж ингэж хоорондоо ямар нэгэн одоо барьцалцсан зүйлгүйгээр ингээд индипендент өрнөд юм лээ. Тэгээд хамтарч гүйцэтгэх ажил байх юм бол аль нь ч одоо хүссэн ажиллаа хийж болно. Одоо зарим тоглоомууд цаанаасаа ингээд үүрхтцэн үүрхтэй байдаг шүү дээ. Нэг нь ингээд хан налаад зогсонгууд нөгөөх нь гүйж очоод дээр нь гიშгээд хан даун ч гэдэг юм. Тийм бол байхгүй. Аль аль нь дурын үргийг гүйцэтгэж болдог. Тийм юм байлаа. Тэгэл сонсоолохоор даач тогломоор сагдаад байхгүй. Тэгэл даач орж ин. За. Зөвл тэгээ конс дээр тоддож яана гэсэн үг л дээ. Тий. Одоо нэг жил мөлийн дараа хямдарч байлгүй дээ. Тэгэл хямдархаар нь л тоглоом авдаг болсон шүү дээ. Яг бүтүүнээр нь тоглоом авна гэдэг бол байхаа байлсан. Одоо шууд авлаа гэдэг ямар тоглох завч яах. Харин тий одоо тэгээд бэклог нь дүүрч одоо миний Steam дээр гэхэд 98 тоглоом байна. Би бараг 10-ын тоглосноогүй юу гэмээр. Дандаа бандлаар $1 авсаар байгаа. Тийм болчихоо. Тэгээд дээрээс нь гал бүрч өөрөө Xbox One тааш тий. Тэгэхээр ч одоо тоглох хүчнэх тоглоом болчих байгаа юм. Өө толгойтой өснөөс их бараг ажилласаа илүү энэ тоглоомыг тоглолцохсон гэж санаа зовх. За дараагийн тоглоом Sea of Thieves Open World далайн дээрэмчтэй олон тоглогчийн тоглоом байгаа. Хөгжүүлэгч нь Rare гэдэг англи студи байгаа. 32 жил тоглоом хийж байгаа юм билээ. Үгүй ээ. Battletoads, Killer Instinct, Donkey Kong, GoldenEye тэг-тэг-длоо гэдэг нөгөө алдартай GoldenEye, Perfect Dark гэдэг дээрээ бас консоль гардаг гэсэн бас нэртэй тоглоомыг хийдэг гэсэн студи байгаа. За сүүлд Kinect-ийн нэлээдэн тоглоом хийсэн байлээ. Тэгтээ нэг онцлж яриад их юм бол байхгүй байсан. За Sea of Thieves-д нэг тоглолчийн горим гэж огт байхгүй. Одоо хамт тоглож байгаа хүмүүсээс бүх юм хамаарна гэсэн үг. Хамтдаа далайн дээрэмчи хийгээд аялж явах зугаатай бол энэ тоглоом яваадна гэсэн. Тэгэхээр ревюруудыг хэлж байгаа болохоор урт хугацаанд энэ тоглоом яах үедийг бол гаргаж иржсэн. Хүмүүс тоглоод өөждөг, зөвхөн зохиол гэсэн юм байхгүй. Аялах юм ингээд болчих юм бол энэ тоглоом бол үндсэндээ хайдах нэ гэж байгаа. Macro transaction байгаа ч гэсэн тэр нь ерөөсөө нөгөө харагдах байдал нөлөөлөх косметик юмнууд. Тэрнээс биш хүчтэй зэвсэг хурдтай онгоц гэсэн юм байхгүй баг. Өгөгдсөн юмд нь тэнцүү учраас хамтдаа хинсэн ажиллаж чадсан тэр хүн бусдаас илүү байна гэдэг зарчим нь бол их болж байна гэсэн байсан. За тэгээд далайн дээр чи хийхээр нөгөө онгоц жолоодож аялна. Open world учраас тэгээд тулдаан тэнгисийн болон гардан тулдаан байгаа. Тэгээд газар ухаж эрдэн сайн гэж байна. Тэр нь болохоор бүр ингээд газрын зураг дээр луужинг ашиглаж аваад юмаа олоод хүрзээрээ ингэж ухаж юм авах юм бэлээ. Тэр нь хөөрхөн санагдсан. За дутагдaltaй талууд тэгээд түрүүсэн зөвхөн олон тоглогчийн горинд бүх юм найдаж байгаа. Тэнгисийн тулаан нь бол яг боломжтой. Гэхдээ яг өөрөө одоо хувийн тулаан гэх юм одоо энэ гардан тулаан тэсгүүд нь л жоохон хиймхэн юм байна гэсэн. Цаашдаа хэр их апдейт орж ийн тоглоомыг хүмүүс тордох вэ гэдгээс нь энэ тоглоомын нас бол хамаарна. Одоо байгаа байдлаар бол бас тийм ч хурд настай байхгүй хаа гэсэн байсан. Найзуудтай тоглоход нь гоё учраас нөгөө ганцаараа юм рандом хүмүүстэй тоглоход бол бас үнэнхүү гонгийн байна гэж хэлээ. Тэгээд зөвхөн онлайн тоглоом учраас нөгөө интернет хэр сайн байх, цаад сервер нь бас хэр найдвартай байхаас бүх юм ингээд шууд хамаарч шүү гэсэн байлээ. Ерөнхийдөө бол яг уу найзуудтай тоглоход дайжгүй тоглоом бусдаар бол нэг тийм хэл гэж хэлээ. Тэгээд яг над чинь өнгөрсөн жилээс эхлээл яваал байсан тоглоомын вебсайтуудаар Sea of Thieves гэдэг. Би бол харахтаа за далайн дээрэмчтэй юм байна. За онлайн юм байна. Ер нь бол бараг л No Man's Sky маягийн юм болох юм шиг амар explore хийдэг. Яг pirate л болохоос биш. Тэгээд тиймэрхүү юм байл гэж харж байсан. Тэгээд өнгөрсөн 3 сард нээлттэй хийсэн. Тэгээд нээлттэй хийнгүүтээ нөгөө сервер нь ачааллаа дийлэхгүй. Зарим тоглогчид нь орж чадахгүй байсан мөлий. Хөгжүүлэгчдийн төсөөлснөөс илүү их тоглогчид нээлтийн өдөр нэгэн зэрэг сервер рүү орж ирсэн. Тийм тохиолдол гарсан байлээ. Ер нь их томоохон тоглоомуудад иймэрхүү юм их тохиолддог. Тийм. E3-аас хойш хайп нэлээм хийсэн ч гэсэн тийм. Телевизийн зүйлэл, тоглолтын зүйлэл, тэрнээс хойш YouTube-рүүдэд янз янзын хөлбөрөөдний зүйлэл дандаа ингэж амьд байлгасаар байгаа тийм. Гэхдээ ер нь бол чиний ярьсан мэдэнээс үзэхэд наад тоглоомч нөө pay to win гэсэн тийм элемент байхгүй мэн тийм. Тийм, байхгүй гэж ойлгож байна. Онлайн тоглоом тийм байвал бас их нөө шудраг тоглоход урамтай байдаг л та. Тийм. Гэхдээ нөгөө талаасаа нөгөө нэг progression гэж байдаг шүү дээ. Нөгөө хүн чинь тэр ертөнцтэй байгаа тийм хийж чаддаг болоод ингээд өсөлтийг мэдрэх хэвээр сайн юм нээж чадахгүй хөөхгүй зөвхөн ингэж өөр өнгийн эдл хэрэлнэ гэдгээр нэг жоохон тийм болчиход байдаг. Тэр нь бас дутагдаж насжилт муутай байж магадгүй л тийм прогресс байхгүй. За дараагийн тоглоом Far Cry 5 байна. Open World First Person Shooter байгаа. Ubisoft-ийн Montreal болон Toronto хотод байдаг энэ Канадад байдаг студиуд нь хийсэн.
шууд дүгнээд хэлэхэд бол энэ Far Cry-ийн одоо Томьёо гэж байдаг бол тэрний одоо хамгийн л орчин үеийн сайн хамгийн up to date хөлбөр нь энэ юм аа гэсэн байсан. Тэгэхээр Far Cry-г огт тоглож үзээгүй бол би ч гэсэн тоглож үзээгүй. Аль нэг нь үзье гэж бодвол энэ 5-аас нь орыг хэлэхэд болох юм байна гэж бодогдсон. Ерөнхийдөө нэг газар очиод өөрөө аялж нэгээл дайсны баазуудыг устгаад зохиолоо үргэлжлүүлээд мини боссуудтай тэр тололдоод явдаг төрлийн тоглоом байгаа. Яг уу өөрчлөлтүүд нь юу вэ гэхээр газрын зураг мини map гэж байхгүй, ерхий том газрын зураг гэж байна. Тэгээд орчин тойрны өөрөө явж нээдэг гэсэн байсан. Тийм учраас яг хаана явж байгааг мэдэхгүй шинэ газар ирлээ гэхэд эргэн тойронд нь хийж болох үзэж болох юм зөндөө их байна гэсэн. Тэр нь бол их давуу талтай санагдсан. За тэгээд туслахууд гэж энэ чинь орж ирсэн байгаа. Мэргэн буудагч, нисгэгч, ийм командо маягийн хорлон сүйтгэгч нөхөр тэгээд нохоо энэ төрлийн хүмүүс харцсан байх. Тэднэр нь бас зарим нь хэрэгтэй, зарим нь шал хэрэггүй. Гэхдээ байгаа нь бол болж байна гэсэн байсан. Анх удаага Америкт үйл явдалд өрнөж байгаа. Тийм учраас бас харьцангуй танил дотн газар тоглоомын том зах зээл чинь Америкт байгаа ч бас одоо манай хөдөөж ч юм уу тий сэлэнгэж ч юм уу говийн нэг амирч юм өрнүүлдэг сонирхолтой сэтгэл дотн сагтана. Тэр нэсэг давуу талтай байна гэсэн байсан. Зохиолын сөрөг дөрүүд дээр илүү их анхаарч өмнөх тоглоомод нөгөө вас байсан тий дөрөв дээр нь геймплейд бас нэг шар өстэй wellness тэгээд сүртэй юм шиг мөртлөө тийм чих гарч ирдэг нь тийм хүн байсан гэсэн. Энд ч болохоор сөрөг дөрүүд илүү их анхаарал хандуулсан илүү их интеракт хийх гэж оролцсон гэсэн байсан. За тэгээд аркейд мод гэж бас их сонирхолтой байсан. Хүмүүс өөрсдөө нөгөө уюуд хийж болдог. Тэгээд тэнцээ Call of Duty CS:GO-ийн газрын зургууд DAS 2 энэ төр хийцэн хоорондоо байлдаад байгаа харагдажсэн. Тэр нас хөөрхөн санагдсан. За яг хуу дутагдaltaй л гэх юм бол нөгөө Far Cry яг суур тоглол хэвээрээ дайсны баазуудыг олж устгах, ан хийж, элдийн удаа сайжруулах, зэвсгүүдээр туршилт хийхдээ нөгөө мини боссуудыг устгах гэдэг юмуд нь яг байсан. Тэс өөр юм хүлээж байгаа бол энэ тийм байхгүй. За миний хувьд тэгээд Far Cry-ийг эхлүүлээд нэг хон санагдаж байгаагүй. 3-аас их сенсацтай байсан болохоор бас нэг тачаа тайл эхлүүлээд тэгээ хайжижсэн. Тэгээд одоо тоглол гэвэл энэ 5-ын л эхлүүлж үзсэн шиг санагдсан. Энэ Primal 4 тэрний хон санагдаж байгаагүй. Far Cry 1 2-ыг бол яг би нэг нь бол бүр таг мэдэхгүй. Хоёрыг бол эхлүүлээ жоохон тоглож байсан. Гэхдээ үнэхээр талагдаг учраас хайсан л та. 3 нь яг чиний хэлсэн шиг бүр амар сенсац болсон шүү дээ. Ялангуяа Vast-аас болоод. Тэгээд яг энэ үеэс эхлээд нөгөө нэг Villain буюу эсрэг талын дүр дээр айгүйх анхаардаг болсон юм болов уу гэж бодогдоод байгаа. Тэр нөгөө нэг Vast ямар аимшигтай байлаа те. Тэр гол дүрийн залуу бол яг нэг тийм зохиодог дүр биш бүр цаанаасаа өгцөн нүүр царайтай тийм дүр шүү дээ. Тэгээд байхад тоглоомын cover дээр Vast-ын царай байдаг те. Тэгээд дөрөв хүртэл ялгаагүй нөгөө Pagamin гэдэг нэг ягаан хослолтой шар үстэй нэг ижил үстэн залуу байдаг шүү дээ. Стайл бол байгаа маа. Тийм тэр бас яг нүрэн дээр гардаг. Ер нь Far Cry зурвал одоо яг дайснууд дээр илүү их анхаарч тэдрийг гоё болгож тэ. Тэгж нэг хүмүүсээ зохиолдоо татах гэдэг юм шиг санагддаг. Тэгээ Far Cry 3-аас хойш ер нь тоглоомын тоглолт бол яг адилхан л байгаад байгаа. Far Cry 4-ийг бол би үзээгүй. Гэхдээ gameplay walkthrough-ыг бол хангалттай үзсэн, review үзсэн. Far Cry 3-аас бол мэдээж graphics сайтай. Тэгээд үйл явдал бол Far Cry 3 мэдээж гүйцээгүй. Тэгээ Primal бол баг хүн ярьдгүй тоглоом шүү дээ. Ингээ Primal бол баг гараал таг болсон тоглоом. Тэр их сайн уу? Яг агуу хүншихээ явсан бол гоё байхгүй. Тэгээд хитрхи их супер чадлуудтай тэгээд шуун уу нөхлөө амар дрон шиг хүчтэй болж байгаа сонирсогдаад. Зевсгийн ч гэсэн их олон сонголт байхгүй болохоор одоо. Тий, ерөөсөө нэг жадчид номсом харван тэгээд нэг чулуун мунтай тэгэл явдаг тоглоом. Гэхдээ яг анх тэр юуг нь концептын санааг нь сонсож байхад их сонирхолтой санагдсан. Зөвхөн санагдсан. Маш сонирхолтой санагдсан. Тэгээ гүйцэтгэл бол бас үнэхээр яг хүссэн хэмжээнд хүрч чадаагүй боловч бас сайн тоглоомуудын нэг, муу тоглоом бол биш. За дараагийн тоглоом Warhammer Vermintide 2 байна. Warhammer-ийн fantasy ертөнцид үйл явдал өрнөж байгаа Left 4 Dead маягийн холбогдоод бүр маш олон дайснууд эсрэг тоглодог төрлийн тоглоом байгаа. Тоглоход бол амархан тоглоом бишээ гэсэн байсан. Хамгийн амархан дээрээ ч гэсэн бас хөөрхөн тийм нилээн мэдж авч сурж ээж тэр боссуудыг ялдаг болно, уюутыг хялбархан давдаг болно гэсэн байсан. Тэр нь дажгүй санагдсан. Тэгээд дааж айхтар зохиол гэсэн юм бол байхгүй. Тоглоомынх нь уюутыг зүгээр хооронд нь холбоол нэг цэгээс нөгөө цэгт очдог тиймэрхүү тоглолттой. Хооронд нь өчнө олон дайсантай ярьдаг тиймэрхүү гэсэн. За тэгээд Vermintide-ийн нэгтэйг арьсуулахт бол хамаагүй дээр болж гэсэн байсан. График нь ч гэсэн гоё харагдчихсан. Тэгээд Warhammer нэг сонирхтгүй байсан ч гэсэн тоглолт нь бол дайггүй санагдах байхаа гэж хэлээ.
За дараагийн тоглоом. PlayerUnknown's Battlegrounds PUBG тоглоомын гар утсан дээрх хувилбар албан ёсоор одоо Хойд Америкт болон одоо дэлхийд даяар гарсан байгаа. Манай Монголд хүртэл гарсан. Тэгээ энэ тоглоом гарахаас өмнө бүгд нэрмд хятадд улс одоо манай урд төршөд туршилтын журмаар зөвхөн хятадд гарчсан байсан. Хятад гар утснууд дээр ажиллаж байгаа гэдээ бас манай монгол залуучууд зарим нь эмуляторын VPN өдр ашиглаад бас татаад авсан тоглоод байх шиг байсан. Гэхдээ албан ёсоор гарсан нь бол 3 сарын 20-нд iOS буюу iPhone тэгээд бүх Android device-ууд дээр дэлхийд даяар албан ёсоор худалдаанд биш өмнөгөө тоглоом. Дэлхийд даяар гарсан байгаа. Тэгээ хөгжүүлэгчийн хувьд болохоор Tencent Games гэдэг бүгд нарамд хятад ард улсын одоо өмнөд хязгаарт байдаг Shenzhen гэдэг хотод төв байранд байдаг нэг тийм хөгжүүлэгч компани үлээ. Тэгээ энэ компани тухай жоох ярихад энийг би ерөөсөө PUBG Mobile-аас өөр юм дээр сонсож байгаагүй. Одоо би өнгөрсөн сард л энэ тоглоом хөгжүүлэгчийг мэддэг боллоо. Тэгсэн чинь энэ компаниас. Тэгсэн чинь энэ чинь 2017 оны байдлаар биш үү? Борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч видео тоглоомын компани юм байна. Яагаад юм бэ гэдээ бас жоохон ухаад үзсэн чи одоо нэг Epic Engine-ийг бий болгосон. Одоо нэг алдарт Gears of War цувралын эхний ангиудыг бүгдийг нь хөгжүүлж исэн Epic Games-ийн 40% эзэмшдэг. Тэгээ Garena гэдэг мэдэн шүү дээ. Одоо манай монголчууд бүгд мэдж байгаа тийм нэг CS 1.6, Dota 1, Warcraft 3-ыг холбогдож тоглодог гэсэн тэр платформ Garena-гийн 30% эзэмшдэг. Activision Blizzard-ийн 5%, одоо Ubisoft-ийн 5%-ийг тус эзэмшдэг. Тэгээ бас жижигхэн гар утасны тоглоом үйлдвэрлэдэг компаниудтай. Тэгээд дээрэс нь нэмээд нөгөө WeChat чинь Tencent-ийн. WeChat ч одоо тийм шүү дээ. Одоо хятадыг ерөөсөө эзэлсэн. Тэгээ хятадд байгаа хүмүүстэй бол WeChat-аар л харьцдаг шүү дээ. Тэгж хэлэх юм босод бүх орноос. Бараг 800 сая гаруй хэрэглэгчтэй гэсэн баг шүү. Харин тийм одоо тэгээд асар том зах зээлтэй орно гэдэг сайхан юм да тийм. Зах зээлэл эзэлсэн байхад дэлхийд номер 1 болоод гараад ирдэг. За нэг ийм компани үлээ Tencent Games гэдэг. За энэ тоглоомоос гаргасан PUBG Mobile одоо PUBG-гийн порт шүү дээ энэ. Тэгээд гар утсан дээр зориулж хөгжүүлж гаргасан байгаа. Тэгээд энэ тоглоомын тухай яг бас мэдээлэлүүд сайн муу юм их яваадсэн. Тэгээд сонирхол татчихсан юм юу гэхээр PUBG дээр яг эхлээд тоглож байхад нэг тийм улаан бодолктой. Тэгээд амар муу чадвартай ерөөсө тулж ирчээд буудаад ондгүй тим тоглогчд маш их байна гэсэн тийм мэдээлэл явуулсан. Тэгээд эдгэрэн сүлдээ бот юм байна гэдэг нь мэдээд. Тэгээд Tencent Games-с болоо одоо PUBG-гийн хөгжүүлэгчдээс ямар нэг мэдээлэл хийгээгүй, энийг баталсан юм хэлээгүй. Гэхдээ энэ бол угаасаа баталсан батлаагүй тодорхой. Тэгээд тоглогчид ерөөсөө өөрсдөө анзаарсан тийм их ботнуудтай юм байна. Тэгээд энэ яаж ийн гэсэн чинь PUBG Mobile-ыг дөнгөж тоглож байгаа хүмүүст одоо тоглоомын ерөнхий механизмыг ойлгуулах, тоглолтыг нь ойлгуулах жоохон нэг тийм трейн буюу дадлагжуулах маягаар ийм зориуд юм хийж байгаа юм байна гэсэн гараад байгаа. Тэгээд энэ нь болохоор 10 дахь тоглолтоос PUBG Mobile-ыг дөнгөж эхлүүл аккаунтаас ороод 10 дахь тоглолтоос нь энэ ботнууд нь багасаад 10 дахь тоглолтоос эхлээд ерөөсөө яг жинхэнэ тоглогчтой тоглож эхэлж байна гэсэн тийм юм байлаа. Энэ их сонирхолтой. Яг тэгэхээр PUBG-гийн PC-н дээр хөлбөр дээр бот гэсэн юм ерөөсөө байдаггүй байхгүй. Трейн хийх мод хүртэл байхгүй. Чи зүгээр шууд тоглоом руу ороод улаан галзуу галан дунд ороод хүмүүстэй байлдаж гүйж явж тэгж сурдаг тоглоом. Байлын шалгарлаар сурдаг. Тийм жинхэнэ шууд зэрлэг нөгөө нэг бүргэдийг чинь ээж нь хадан дээр шиддэг гэдэг чинь нисэх сурах га. Тэгээ нисч чадвал амьдрал нь онол өгнө гэдэг шиг тийм тоглоом байхгүй. За хоёулаа тоглосон талаараа жоох ярил л да тийм. Мэдээж хэрэг PUBG бол PC-н дээр ямар алдартай тоглоом лээ. Тийм учраас PUBG Mobile-ыг PC-н дээрх хөвлбөртэй хүн болгон харьцуулж байгаа. Тэгээ PC-н дээрх хөвлбөрөөс нэг зарим 5-6 зүйлсээр жоох ялгаатай, илүү гэх юм уу, эсвэл зөвхөн ялгаатай гэх юм уу тийм. Нэг нь ихээр мэдээж хэрэг нөө mobile games-үүдүүд логин бонус. Одоо өдөр болгон логин хийж өдөр болгон тоглох юм бол ямар нэгэн credit өгдөг тийм. Ямар нэгэн бонус өгдөг. Тэгээд хоёрт нь гэх юм бол жижиг даалгаврууд буюу одоо нэг challenge mission-ууд энэ төр байдаг. Тэгээд тэднийгээ биелүүлж бас credit-үүд бэлгэнд нь авдаг юм лээ. Тэгээд crew буюу одоо клан маягийн тийм бүлгэм үүсгэж болдог. Яагаад ингэж байгаа гэхээр та одоо ямар нэгэн танихгүй хүнтэй тааралдаа тий айгүй гоё гар нийлээ тоглолцлоо гэхэд тэднийг заавал friend list-энд нэмэгдэх шаардлага байхгүй. Зүгээр тэднэртэйгээ нэг crew байгуулаад хаяада нийлээ тоглолцдог. Тэгээд би нэг орж гарч байгааг хардаг тийм байж болно гэсэн. Тэгээд дөрөвт нь болохоор автоматар лут хийдэг. Гар утасны жижиг дэлгэцэн дээр одоо хуруугаараа дарж лут хийх тэр үнэхээр бүр ингээд хэцүү ядаргаатай зүйлс ингэж багсгаж өгсөн. Одоо газар жишээ нь чиний барьсан бууны attachment-ууд хэвжих юм бол шууд автоматар буунд чинь ингээд attachment болоод орчдөг. Эсвэл ямар нэгэн heal package, bandage, одоо booster-ууд газар байж байгаа юм шууд автоматар авагддаг юм лээ сум. Тэгээд тавт нь хэм бол газрын зураг нь
Газрын зураг PC-ний тоглогчид бол бүтэн дэлгэцэн дээр нь яг бүтэн газрын зураг гаргаж хардаг. Тэгээд газрын зураг харж байхдаа хүмүүс буудуулж алуулах тохиолдол аюул их байдаг байхгүй. PUBG Mobile дээр болохоор яг тэр бүтэн map-а одоо дэлгэцнийхээ тал дээр гаргаж болдог юм лээ. Тэгэхээр тал дээр нь өөрөө ч одоо ингээд эргэн тойр харагдана гэсэн үг шүү дээ. Тал дээр map чаар. Тэгэхээр бас нэг жоохон баг зэргийн даваа тал. Тэгээд 6-аад нь мэдээж ботнуудтай эхний хэдэн тоглолтын дээр бол өөрийгөө сайн одоо бэлдээд PUBG гэж юу юм бэ сайн танилцаа жоохон дадлагжаад авах боломжтой. Тэгээд энэ тоглоомтой холбоотой бас нэг жоохон инээдтэй юм юу гэсэн чинь нөгөө гар утсан дээр гарцсан гар утсан чинь нөгөө нэг амар эмулятор дутдаг штэ хүмүүс. Тэгсэн чинь сэргэлэн гарууд яаж яах гэсэн гар утсан Android утсан эмулятор даад маус keyboard холбож байгаад тоглоодын нэгслийг чим гараад хэллээ. Тэгээд тэд нар бол бүр амар илүү нэг жоохгүй мэдээж хэрэг маус бол ямар амар хурдан билээ те. Accuracy бол юутай ч харьцуулшгүй сайн байдаг штэ. Тэгээд нэг ийм эмуляторууд ашиглаад байна гэсэн нэг тийм яваад байгаа. Гэхдээ энэ мэт сул талуудыг тооцох юм бол PUBG Mobile дүгнэлт хэлэхэд маш сайн порт болсон байна гэж ревю одоо дүгнэлт бичсэн сайтууд дүгнсэн байлаа. Тэгээд энэ PUBG Mobile-ыг яг анх тоглосон хүмүүс одоо Хойд Америкт мэдээж нээлттэй хийсэн юм чи Хойд Америк ч мэдээ сошиал медиагаар агуу штэ. Твиттерээр дүүрэн би ерөөсөө анх удаа PUBG Mobile тоглож үзлээ. Шууд яллаа. Chicken dinner аллаа гэсэн постууд бүр ингээд флод болсон юм лээ. Твиттерээр дүүрэн тийм постууд орж ирсэн. Би ч гэсэн яг хамгийн анхны удаа тоглоод нэрээ тоглож байгаа юм шиг хамгийн анхны удаа тоглоод шууд chicken dinner авсан. За лаг юм аа. Тий. Тэгээд яг тэр Улаанбаатартай хүмүүс нэр үнэхээр гүгдсэн л та. Тэгээд би яг тухайн үедээ боттой гэдэг нь уусаа мэдчихсэн. Тэгээд ялцаа за үнэн л юм байна гэж яг өөр тэр үзсэн л та. Тэгээд компьютер дээр үнэтэй тоглоомыг утсан дээр өнгөө тоглож үзэх бас сонирхол юм билээ. Гэхдээ яг миний төрлийн жанрын тоглоом биш юм шиг санагдсан. Нэг тоглол за тэгэл туслаад байсан. Тэгсэн чинь автобусанд явжсэн чинь нэг ах байгаа байхгүй нэг 40-д орчим настай. Тэгээд утсан дээр нэг юм очиргуул хийгээл байна. Зэрэг нэг буудлаар буучсан чи хажуудлах юм руу тэгээд харж исэн чи PUBG тоглож исэн. Тэр хүн хаанаас яаж олж мэдээ тэр тоглоом тоглож исэн бүү мэд хэрэгсэн. Хүүхдүүд нь хэлээ гэж байна. Тэгээд утасны порт гэдэг тэгэхээр ямар чухал үед нь харагдаж байгаа байхгүй тийм. Юмыг илүү их accessible болгож байна. Тий. Одоо видео тоглоомын зах зээлийн ирээдүй бол мобайл болчиход байгаа гэж яваал байгаа. Ер нь бол мобайл тоглоомууд ирчийг одоо аажмаар авж байна. Одоо PUBG мэт ийм хийх тоглоомууд шууд мобайл портонд гарсныхаа дараа жил шууд анхаарад ингэж гаргаж яах гэдэг бол бас өмнө гар утсан дээр ийм том тоглоомууд бол яг том тоглоомд гарч исэн боловч энэ шиг ийм хит тоглоомууд бол нэх гарч байгаагүй. Тэгэхээр бас гар утсны тоглоомын зах зээлийн хөгжил ямар хөө явж байгааг харж болж байна. Тэгээ бас явандаач том тоглоомд гарна. Fortnite гэдэг тоглоом ба шүү дээ. Одоо энэ PUBG-ийн жинхэнэ нөгөө Arch Enemy жинхэнэ нөгөө нэг дайсан те. Тэр бас мобайлаа гаргацсан. Байсан. Тэгээ тэрнээс болоо бүр зарим сургууль дээр гар утсыг хүртэл хийж гисэн нэг тийм юм явж байсан. За тэгээд энэ Tencent-ийн энэ PUBG Mobile одоо гар утсан дээр суухдаа ямар зөвшөөрөл авсан гэж анзаараагүй бодвол энэ камер хамаг дуудлага мессежмиг бол авцсан баг. За 3 сард нээлттэйсэн тоглоомд бол ийм байна. Энэ сард миний харж байсан бас нэг тоглоом юу байсан бэ гэхээр энэ Agony гэдэг там дөрөндөг нэг survival horror төрлийн тоглоом байна. 30-нд нээлттэй нэгсэн. Дааж хойшлсон билээ тэгээд. Хизээ нээлттэйхийг анзаараагүй. Гэхдээ энэ сард бол нээлттэй хийгээгүй. За төгсгөлт нь харин 4-р сард ямар тоглоомод нээлттэй хийх үедийг дурдъя. Тэгэхээр God of War нээлттэй энэ. Илүү mature хүүхэдтэй болсон Kratos-ын тухай гарч байгаа. Би болохоор Last of Us энтертэйг төстэй юм шиг мэдрэгдээд байна гэсэн байгаа хэр болгоно харна. Battletech гэдэг энэ бүр өөр юм франчайз байт юм байл юм. Хөлсийн цэрэг маягийн галактик янзын гаригууд дээр очиод одоо хүчээ өгдөг юм мех жолоод хөлсийн цэрэгүүдийн тухай юм тактикийн маягийн XCOM-тэй төстэй тоглоом байсан. За Frostpunk гэдэг хэцээвэн 19-р зууны төгсгөлд өрнөж байгаа. Тэгэхээр дэлхий дээр гамшиг нүүрлээд мөслөгөө юулцсан амьд үлдгэж чичээж байгаа хотыг удирдах шийдвэр гаргах симуляц маягийн тоглоом байсан. Энийг харсан чинь Snowpiercer-тэй төстэй санагдсан. Тэрийг үзчихсэн. Үзчихсэн. Тийм Snowpiercer гэдэг чинь нөгөө дэлхийд бас мөслөг нүүрлээд тэгээд галт тэргэнд аж төрж байгаа бас ангид Африкийн ялгааны тухай кино байдаг. Тийм нөгөө нэг толгой хэсэгтэй баячууд нь сүүлстэй ядуучууд нь. Тэрнтэй их төстэй мэдрэмж байсан. Тэгээд Frostpunk-ыг хараад Devil-ийн үзэн ч гэсэн их дайггүй тоглоом маш гэсэн хэцүү шийдвэрүүд гаргахад хүргэдэг. Нөгөө This War of Mine хийсэн студиэс гаргасан гэхээр ямар хөө тоглоомын хүлээлттэй байхад бас ойлгомжтой болж байгаа. За тийм байна. За ойлоо тоглосон тоглоом ярих уу? За тийм. За өнгөрсөн 3 сард ерөнхийдөө 2 л тоглоом тоглолоо. Нэг нь болохоор гар утсан дээрээ. Гэтэ PUBG Mobile биш өөр тоглоом. Нөгөөх нь болохоор Xbox One дээрээ. Гар утсан дээрээ юу тоглосон бэ гэхээр энэ нэг ийм тоглоом байт юм. Game Dev Story гэдэг. Видео тоглоомын студ
одоо удирдах авч явдаг тийм менежмент төрлийн тоглоом. Тэгээ ингээд сонсонгууд нэг хүмүүс жоох уйтгартай юм шиг санагдчих магадгүй. Гэхдээ энэ бүр амар донтуулдаг тоглоом бүр та нар зүгээр мэдэхгүй байна. Амар донтуулдаг тоглоом. Би энэ тоглоомтой ер нь бол баг 2-7 хоногийн турш гарцсанаасаа цалаагүй. Гэртээ ирээд ингээд гарцсаа тоглоо суучихдаг. Яа тийм гэсэн чинь чи бол эхлээд нэг 4 хүнтэй видео тоглоом студийн захирал. Нэг программист, нэг дууны инженер, нэг одоо график дизайнер, тэгээ нэг зохиолчтой. Тэгээд видео тоглоом хөгжүүлнэ. Тэгээд хөгжүүлэлтийн үйл явц яаж явах вэ гэхээр одоо эхлээд зохиолыг бичнэ гэдэг юм уу. Тэгснээ дараа нь програмын, тэгснээ дараа нь графикийн, тэгээд хамгийн сүүлд нь дууг гэсэн юм дараалалаар явдаг. Тэгээд тэр ажилтан болгон чи өөр өөр ингэ суур чадвартай. Чи ажилтнаа сайжруулж болно. Эсвэл халаад шинэ арай илүү чадвартай гэхдээ өндөр цалинтай ажилд авч явна. Ерөөсөө эцсийн зорилго бол компани дампууруулахгүй авч явсаар угаад эцсийн дүндээ Hall of Fame тоглоом гаргах. Тэгээд компани чинь энэ явцад 4 хүнтэйгээс 6 хүн болон 8 хүн болон 10 хүнтэй болж өснө. Тэгээд компани чинь офс хүртэл ингээд дагаа сайжраад байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь танай студийн гаднах ертөнцийн үйл явдал яг ингээд зэрэг өрнж явна. Цаг хугацаатай яг тэддэх жилийн тэддэх 7 хоногийн тэддэх өдөр гэсэн цаг хугацаанд ер нь байнга явж яадаг. Тэгээд ер нь бол нэг 2 жил болоод шинэ тоглоомын консол гарч ирнэ. Тэгээд тэр болгоноор өмнөх хуучин консолууд нь ингээд хэрэглэгчт нь багасна. Тийм тэгээд статистик мэдээллүүдийг харна. Одоо зах зээл дээр 4-5 консолуудын хэдэн сая хүн тэрийг тоглож байна. Одоо зах зээлийн хэдэн хувийн консолыг авсан, хэдэн хувийн консолыг авсан. Тэрнээс шалтгаалаад борлуулалт ашиг чинь нэмэгдэж буурна. Тэгээд бас тоглоомын чанараас чинь шалтгаалаад борлуулалт чинь нэмэгдэнэ эсвэл буурна. Мэдээ чанар муу байвал тань тоглоомыг хүн авахгүй. Тэгээд бас жил болгон видео тоглоомын авард болно. Тийм. Тэгээд энэ болохоор тийм амар графиктэй тоглоом биш зэ. Айгүй хөөрхөн тийм жижиг минималистик тоглоом байхгүй. Тэгээд видео тоглоомын авард болно. Тэгээд видео тоглоомууд чинь хэрвээ борлуулалтанд гараад одоо шүүмжлэгчдээс маш сайн үнэлгээ авсан бол видео тоглоомын авард дээр бас нэг 4-5 номинац өгдөө. Тэгээд эцсийнх нь бол жилийн шилдэг тоглоом гэдэг номинацтай. Тэгээд ер нь бол явж хамгийн гол зорилго чинь тэр жилийн шилдэг тоглоомын номинацыг авах. Тэгээд Hall of Fame тоглоомтой болох. Тэгээд дампууруулахгүй авч явсаар аваад компани одоо жинхэнэ тултлан хөгжүүлэх гэсэн. Энэ тоглоом бол яг тэр эцсийн мөч хүртлээ ер нь нэг 4 жилийн хугацаа тоглоомын хугацаагаар 4 жилийн хугацаанд одоо компани Hall of Fame болгох зорилготойгоор тоглодог. Тэгээ энэ дунд маш олон үйл явдлууд жижиг сажиг менеж хийх асуудлууд үнэхээр их. Ерөөсөө ийм жижигхэн тоглоом мөртлөө яг тэр агуулга нь бол маш өргөн хүрээний агуулгатай тийм тоглоом. Ажиллуулах гэж тоглоом биш юм уу тийм ирсэн. Тийм ерөөсөө амар юм билээ. Тэгээд энийг ямар хүмүүс үнэхээр энэ тоглоом татдаг туу гэсэн чи видео тоглоомын хөгжүүлэлтийн тухай ямар нэгэн мэдлэгтэй хүмүүс энэ тоглоомд бол бүр ингээ автдаг гэж байгаа. Тийм үү. Тийм. Ямар нэгэн мэдгүй бол угаасаа юу хийгээд байгаа мэдгүй. Хүн чинь тэгэл хаяхлах л та. Тэгээд 4 жилээс хойш яг хоо жоохон тоглоом ирч удаашрчин хит тоглоом их маш амархан болчихсон. Тэгэл иргэд нэг ер нь орхидог юм лээ. Яг тэр 4 жил хүртэл бол чинь гал гарсан юм болж байгаа юм чи. Ерөөсөө байнгын менеж хийхтэй. Чи бол ингээд нэг ганц товч дарчаа ингээд дэлгэцэн ширтээ суuna гэсэн юм байхгүй. Байнгын юмнууд ингэж өөрчилж шинчилж явж явахгүй бол компани чи ингээд дампуурчих гээд байна. Айгүй хэцүү. Юу юунаас ч дампуурах гэдэг хөл жишээ юм. Одоо юу юм? Өдөр тутамдаа ямар сонголтууд тулгарх вэ? Тийм. Өдөр тутмын юу гэхээр жил болгоны 3 сард ажилчдынхаа жилийн цалин нэг дор өгнө. За маш их цалин. Тэгээд видео тоглоом хийхэд мэдээж зардал гарна. Тэнгүүд видео тоглоомч бас заримдаа хүснээр болох маш их багтай энэ төр гарна. Тэнгүүд баг засах тоолонгоор ингээл хугацаа явуулна. Хугацаа явах тоолонгоор цалин буух төхөөлөн тэрнээс өмнө ашигаа хийх хэрэгтэй байдаг. Тэнгүүд одоо цалин чинь ингээл ашигаа хийхээс өмнө буучингууд одоо хасах баланс руу орчмоор бол тэгэл явчихна гэсэн. Тэгээд бас дан видео тоглоом хөгжүүлэхгүй нөө видео тоглоомын студид ч гэсэн амьдрал дээр яг тэгдэг штэ. Видео тоглоом хөгжүүлэх ямар нэгэн прожект байхгүй үедээ өөр компаниудын прожектын нөө контракт гэрээгээр авчих гэж хийдэг. Яг тийм бас байдаг. Контрактор бас хөөрхөн мөнгөтэй. Гэхдээ тоглоом хийсэнтэй дүүцхүүц их цалинтай биш боловч баг зэрэг одоо нөө нэг ажилтныхаа цалин төлөхүйц хэмжээний ажилтнаа сул зогсоохгүй байх хэмжээний тийм контрактуудтай байдаг. Тэгээд контрактуудаа хугацаанд хийж дуусгахгүй бол бас мөнгө авч чадахгүй. Тэгээд тэр удаан хугацаанд хийсэн ажил юунд ч иргэхгүй болоод тэгэл ер нь бол сул зохицолт бол авчихна гэсэн. Тэгэл байнгын тооцоотой тэгж явж тоглолдог. Тэгээ энэ тоглоом юу юм бэлээ? 1997 онд PC-н дээр Windows дээр гарч ирсэн юм бэлээ. Өө тийм үү? Тийм. Тэгээд 2010 онд iOS Android дээр порт нь гарсан. Одоо их хуучин тоглоом гэсэн үг л дээ. Тэгээ 2015 онд Windows Phone дээр гарсан. Тийм. Тэгээд студ ажиллуулад EA-ийн зовлон эмчийг сайн ойлгоогүй. Бас л хэцүүлтэй. Аргагүй байна тэр гэж бодсон. EA бол баян штэ. Тэр нэг EA чинь мянган студидтэй компани штэ. Ерөөсө мөнгөөр хангаж яадаг те. Манай студ болохоор нөгөө Game Dev Story гэдэг тоглоом дээр байгаа студ болохоор independent студ байхгүй юу? Одоо нэг ямар нэгэн том компани хараан дор байдгүй ингээ бор зүрхээр жинхэнэ юмнуудаа хийдэг. Дээрээс нь өдөрлөг байхгүй. Өөрөө л ч яг нөгөө студийн толгой.
Тэгж явдаг учраас яг independent студиуд бол өстой амар хэцүү юм байна. Зүгээр ингээд юм жижигхэн тоглоом тоглоход тэгж мэдгэж байгаа юм чи үнэхээр студ ажиллах юм студид ажиллах бол ямар хэцүү гэдгийг ойлгосон л доо. Тэр нэг юун дээр энэ тоглоомын тухай би яаж мэдсэн бэ гэхээр миний өмнө нь зочноор оролцож байсан подкаст дээр Ginkgo нэг Blood Sweat and Pixels. Тий, Kotaku-гийн нийтлэлч Jason Schreier гэж хүний бичсэн. Blood Sweat and Pixels гэдэг видео тоглоомын хөгжүүлэлтийн тухай бичсэн. Номон дээр яг энэ game dev story-ны тухай гард юм лээ. Би яг тэр подкастт оролцсныхаа дараа тэр номыг яг Ginkgo хэлснээр доо Audible-оос татж аваад ерөөсөө нэг 8 цаг орчинд сонсдог ном билээ. Энэ 3 өдөр чиглэл сонсч дуусгасан байна. Үнэхээр сонирхолтой. За дараагийн тоглоом. За дараагийн тоглоом болохоор 2013 оны E3 дээр танилцуулагдаад Xbox One консолийн exclusive болохоор төлөвлөгдөжсэн. Тэгээд бас хугацаанаас жоохон хойшлоод 2014 оны 10 сард худалдаанд гарсан Sunset Overdrive гэдэг Xbox One зөвхөн Xbox One консол дээр гарсан энэ тоглоомыг тоглосон. Наадах чинь трейлерыг наах үзээ шал кринжсэн гэж хэлсэн шүү дээ. Ингээд нөгөө How do you do fellow kids гэлээд шүү дээ тийм. Компаниуд одоогийн залуучуудыг нэг ийм юу ч тоодгүй нэг зэрлэг гажигдуу юм хүмүүс гэж бодд юм ашиг гэж бодох юм ингээд гол дүрэн тэрийн цаанчаар нэрсэн таалагдж байгааг байхгүй юу. Энэ юу л да одоо нөгөө нэг амар их юм холилдсон тийм тоглоом байхгүй жоохон тийм chaotic солиотой маягийн тийм тоглоом. Угаасаа тоглоомны өнгө график ч гэсэн яг тийм хүмүүс бол харах юм бол шууд ойлгоно. Тэгээд энэ тоглоом яг хуу маш өндөр хүлээлттэй байсан. Иймэрхүү төрлийн тоглоомууд гараагүй утсан ч байсан. Тэгээд гарч ирээд ерөнхийдөө сайн үнэлгээ авсан боловч одоо зохиол гэдэг нэг олигтой зохиол байхгүй үнийг зохиолоороо татаж чадаагүй гэдэг тийм шүүмжлэл хүрсэн л дээ. Гэхдээ тоглолт бол үнэхээр гоё. Ерөнхийдөө нэг комбо хийгээл тэр зомбинуудтай ч устгаал явах шиг гэдэг чинь Dead Rising шиг мөртлөө хамаагүй аркейд тоглоом шиг тийм аркейд. Тэгээд бүр амар хөгжилтэй. За. Одоо ерөөсөө диалогууд нь л гэхэд зүгээр байнга би нэгээ хийсэн эсвэл нэг тийм амар саркастик би нэгээ тийм дооёолсон байдалтай тэгж харьцдаг. Тэгэл ерөөсөө нэг тийм залуу үний л тоглоом. Яг хэлэхэд бол энэ бол л шүү дээ нэг 10-аас 20 настай хүмүүсийн л тоглоом яг хэлэхэд тэрнээс дээшээ гаргууд нэг жоохон кринж болж магадгүй. Би нэг яг юу яжсэн юм л та. Нэг 3-4 жилийн өмнө тоглож дуусгаж байсан. За. Тэгвэл зөвхөн нөгөө нэг сториг нь яатсан нэг илээд өнгөрцөн. Тэгээд би саяхан бас энэ тоглоомыг дахиж авах боломж олдоод тэгээд олдсон дээр нь яг бүрэн үзье гэж бодоод дахиад эхлүүлсэн явж байгаа л та. Тий. Тэгээд одоо сайн дээр нөгөө солиотой хөгжилтэй гэдэг юмнууд дээр айгүй гой юмнууд байд юм. Одоо жишээ нь тэр нэг бомб дээр очиж нэг хөлөг онгоцсон. Хөлөг онгоцсны дээшээ бүр ингээд нөгөө нэг алсыг хардаг нэг хэсэг байдаг шүү дээ. Гол нөгөө нэг шурганы орой дээр. За тий. Тэрэн дээр нь гарангуут юу яа. Одоо ямар нэгэн юу биш. Мишн буюу даалгавар биш. Зүгээр free roam хийсэн явж байгаа. Тэрэн дээр нь гарангуут Now I need to synchronize. Oh, wait, wrong game. Тэгэнгүүт шууд нөгөө Assassin's Creed мэдэн чи явчих юм чи. Нэг тиймэрхүү референсүүд амар ихтэй. Тэгээд Game of Thrones-ийн референс өдр гарна. Бүр амар сонирн бүр. Янз бүрийн тийм pop culture-ын баг бүх юмны референс. Ерөөсөө How do you do fellow kids? Give us your money явах. Хөгжилтэй тоглоом байна нэр. Яг хөө зохиол нь дуусаад ирэнгүүт яг уйтгартай болчихно. Яг мишнүүд бол сонирхолтой. Мишн биелүүлэх геймплей бол сонирхолтой. Одоо энийг хөгжүүлэгчд нь юу гэж хэлсэн гэсэн чинь Celebration of Games гэж хэлсэн байхгүй. Одоо нэг тоглоомнууд юм янз бүрийн тоглоомнууд элементүүдийг өөртөө ахуулсан тийм тоглоом. Хан дээр гүн Prince of Persia. Тэнгүүт одоо юун дээр замын хашлахын дээр ингэж гулсан. Тэнгүүт тэр чинь Tony Hawk's Pro Skater энэ гэл тийм бүр төрлийн тоглоомны элементүүдийг өөртөө агуулсан. Тэгээд энэ тоглоом дээр ерөөсөө алхаж явдаг. Алхаж явах бол баг ингээд эцсийн сонголцоо transportation-ы. Тэгээд машин байхгүй. Тэврийн хэрэгсэл байхгүй. Тэгсэн мэт алхаж явахгүй. Тэгсэн яаж явна гэсэн чинь хан дээр гүн гэрлийн утсан дээр гуулгана. Гэрлийн утснаас дүүжлэгдэж гуулсан. Замын ашлахын дээр гуулсан. Юм дээр бомболцож өсрөн ерөөсөө тийм. За миний тоглосон тоглоом болохоор энэ 12 онд гарсан Chivalry Medieval Warfare гэдэг Канадын Torn Banner Studio гэдэг хийсэн юм байлээ. Бодит ертөнц биш. Гэхдээ дундад зууны үеийн нэг тийм газар өрнөж байгаа байхгүй юу? Мультиплеер тоглоом. Геймплей нь болохоор ерөөхдөө яг дундад зууны үеийн тулаантай. За нөгөө ёстой ил даман байгаа аксаж идэх шиг хоорондоо тулталтанда. Тэгээд first person тэгээд бас 3 дугаар биес харжаад тулдж болдог. Гэхдээ тулаан сурахад бас хөөрхөн хугацаа ордог байхгүй юу? Янз янзын байдлаар завчин, стамина нөгөө хүчээ хуваарлан тий
болтгоо байх уу хөнгөн бамбайтай байж тулдах юм бол цохилт авахд их хүч орно. Хүнд бамбайтай байх юм бол өөрөө сайн хөдөлж чадахгүй ч гэсэн цохиулахад баг хүч зарцуулдаг ч гэдэм юм те. Тэгэл хэр хурдан зэвсэгтэй байх уу эсвэл хүчтэй зэвсэгтэй байх уу хуйг ихтэй хүлэг баатар болох уу эсвэл алсын заримаас харавдаг харваач авах эсвэл дундах цэргүүд нөх байд. Янз янзын сонголттой тэгээд аль нэг талынхаа хааныг устгах, одоо энгийн иргэдийг нь устгах ч гэдэм юм уу, дайсны баазыг устгах, цайзыг нийслэх гээд янз янзын даалгавруудтай. Тэгээд нэг газрын зураг нь ганцхан төрлийн даалгавартай биш. Хид хитэн үе шаттай. 12 оных гэдэг чи одоо 6 жилийн өмнөх тоглоом гэсэн үг. Тэгэхээр бараг өөдөс чинь тоглож байгаа ихэнх хүмүүс л амар про болсон гэсэн үг. Нэвтэрч ороход их хэцүү байх нь шүү дээ. Гэхдээ гайг болгодог юм юу нөхөр нөгөө альбиосын серверүүд нь зарим нөгөө нэг баг ранктай хүмүүс гэсэн байдаг. Том ранктаас орох боломжгүй. Тэнцээ жоохон дадлагчиж аваад за би карантинлэгдээд гайг болоод тэгэл нөгөө томчуудын жинхэнэ серверт орсон чинь нэстэ нусаач нааж байгаа чинь. Энийг тоглож исэн чинь нөгөө Game of Thrones дээр Jamie Lannister хэлдэг санд ордог байхгүй. Jamie чи өөрөө сэлмэр их гарамгаа баатаа шүү. Би энэ харваач дээр өстө үзий ядд юм аа. Тэгсэн яг одоо бууж байгаа байхгүй. Би ачивментуудын цуглуулах гээд харваачаар их тоглож байгаа. Тэгээд зүгээр нөгөө нэг тавчаад хардаг манайхтай адилхан нумсан байдаг. Эсвэл нөгөө crossbow гэж яддаг шүү дээ. Хавчаахаа ном. Хавчаахаа ном. Тэр бол ястай алдаг гэдэг лээ. Яг хуу хурд гэдэг юм байхгүй маш удаан цэнгэлэхэд удаан ч гэсэн нөгөө нэг бүр тухайн үеийнхээ бараг бууш гэл их өндөр хурдаараа ч нэвтлэн гэсэн. Нөгөө чадвартай сайхан өндөр левелтэй надаас хамаагүй про толдог баатрууд чинь зүгээр бараг л нэг сумаар худлаа хэлэх хүн дээрээс хараад байхгүй болгож байгаа юм. Тэгэхээр дундад зууны үед ямар аашиг зэвсэг байсан үед нь харагдаж байгаа. Ямар ч алдартай, ямар ч зэвсэгтэй гарамгай хүн байсан зүгээр нэг хараач аячаад унгаачих боломжтой байх. Тэгэхээр бас тэр хүний юу мэдрэгчээсэн гэдэг нь ойлгоход хүрэж байгаа юм чинь. Харин тийм харваач нар ч угаасаа тийм шудраг босолтой. Гэтэ би нэг сонирхолтой түүхэн факт сонсч байсан шүү. Дундад зууны үеийн ном амар хатуу тийм татгад хатуу. Тийм ном байсан юм л дээ. Тэнгүүт ерөөсөө ямар хүмүүс харавдаг гэсэн чинь том бүдүүн биетэй амар хүчтэй хүмүүс харавдаг. Тэгээд нөгөөх нь онилох боломж байхгүй. Зүгээр ингээд нөгөө нэг улааныг дээш харуулж байгаа. Тийм. Тэгээд ерөөсөө буйнаараа болдог. Нэг хүн тэнсэн сум доногдол өгдөг нэг тийм л юунод ном сумууд байдаг байсан гэдэг юм. Тийм учраас бөөнөрөө харуулж байгаа байхгүй. Тийм. Тэгээд яг түүхэн дээр нэмээд ярихад эхлээд харваачд үр дүнтэй байсан анхуу ийм буунууд нөгөө номнасаа 7 дор байсан ч гэсэн гал бүрөөсөө ярьсан шиг нөгөө номыг ившээлж татна гэж хүч ордог тийм ерөөсөө живний машин шиг юм байгаа байхгүй ингээд татчихсан байсан. Тэхийн тулд за яг хуу харвах тэр техник байх зүгээр номаа ингэж татаж чаддаг болохоо зөндөө их хугацаа ордог. Харин буутанд бол хамаагүй 7 хоног ч юм 2 7 ч юм сургаад чиглүүлж аваад ингэж цэнгэлтэй байхад ингээд тэр хүн үр дүнтэй цэрэг болчихж байгаа байхгүй тийм сонсчихсан. Тэгээд Chivalry бол яг тэр гардан тулааны мэдрэх талаас нь ажиг сонирхолтой тоглоом байл. Яг өөртөөгөө яг ижлэгийн төвчний ойролцоо чадвартай яг эргэжээ юм шиг үзэж байгаа байхгүй ерөөсөө. Хин сайн маневрлж чадах, хин арталт нь гараад цавчиж чадах эсвэл хин ямар зэвсэг авчраагаас их юм хамаардаг. Тэгээд ачивментуудыг болохоор дандаа нөгөө олон тоглолтын горин дээр болохоор бас хугацаа хөөрхөө орохоор юм шиг санагдсан. Chivalry Medieval Warfare гэдэг надад бараг байдаг баха. Тийм, нэлээ олон удаа бас KUD-ийн өгсөн. Нэг giveaway-уд болоод шүү дээ. Тэгээд энэ Mongolian Gamers гэх групп дотор бүр идрийг тоглодог нэг тийм бүлэг энтер байдаг лээ. Байнга тоглох уу энтер гэсэн хүмүүс нэмж авч ийн гэсэн юм аваад байт. Би тэгээд ерөөсөө сонирхох зав гарсангүй те. Одоо нэрээ нэг сонирхоо явуулсан. Ачивментууд нь жоохон чадвар шаардсан юмуд л байдсан билээ. Жишээ нь нэг матчд 10 удаа нуусмаар хүн тархитах, галд шатж байгаа хүний толгойг тас цавчих, хоёр хүний толгойг тас цавчих. Харгисэн бэ тий. Тэдний одоохондоо арай нэгийг байгаа. Яг харваачаар явуулсан болохоор ном талбарт гайв нэгэ дууссан. Тэгээд яг тэр очид толгой тасдах хөдөлж байгаа. Одоо тэгэл жинхэнэ гараа цэстэ утгах нь шүү дээ. Харваачи юм дулгачаал тий. Тэгээд чаддаг болохоор тэгэл хийндэ. Сүүлд ер нь зав баг болонгууд нөгөө Dota CS:GO тэр тоглох байсан. CS:GO бүр хаяад хэдэн жил болж байна. Dota ч гэсэн одоо энэ жоохон хаягдах тал руу орж байна. Тэгээд 40 минут ингээд суугаад ямар ч үр дүнгүй өөрөө уцаарлаа дуусгыг тоглох уу эсвэл ингээд 10 минут ч юм уу тий суугаад ингээд ястай ид үзэж байгаа болдог толгой тоглох тийм шийдвэртэй тулгарч байгаа байхгүй яа. Тэгэхээр бас Chivalry шиг ч юм уу тий. Ер нь хүмүүс яагаад өөр бач тоглоод байгаа ч юм уу. Тэр их юм бол ялчгүй ойлгогчлээ лээ. Хүмүүс бас яг тэгж яриад л үт юм. PUBG одоо нөгөө нэг Dota 2 тоглодог байсан найзууд маань бүгдээрээ PUBG авцсан, бүгдээрээ PUBG тоглоод байдаг. Би тэднийг юу яадаг вэ? Нэг Dota ч ил даа гэдэг вэ. Тэгэнгүүт наадах чинь тэгэл 40 30 бараг цаг маг болно. Тэгэл хожих ч юм уу, хожигдох ч юм уу мэдэхгүй шүү дээ. Энийн оронд PUBG руу ороод нэг 10 минут пам гээл дуусгаад дахиж эхэлсэн хурдан байдаг байхгүй гээл тэгээд. Надад болохоор юу санагддаг вэ гэхээр PUBG руу ороод яг ингээл нэг тийм cycle-д орсон юм санагдаад. Буула die repeat. Тий, ерөөсөө live die repeatтэй нөгөө нэг Edge of Tomorrow шүү дээ. Тэр шиг л ерөөсөө нэг тиймэрхүү. Тэрний оронд нэг жоохон удаан тий нэг
удаан хугацааны турш нэг зорилгын төлөө нийлж ингэж тэмцэж байгаа эцэст нь нэг үр дүнд хүрэх. Эсвэл зүгээр хожигдох. Тэр нь надад ингэ сонирхолтой шүү. Бас нэг тийм хүний нэг тийм сэтгэхүй онцлог гараад тах шиг юм л да. Янз бүрийн хүмүүс байл. Би бол яг нэг тийм удаан хугацааны турш нэг юм ингэж бөөнөрөө нухаж байгаа үр дүнд хүрэх надад сонирхолтой санагдаад байгаа. Яг хоо нөгөө би чи ихшлэн Dota ганцаараа тоглодог болохоор илүү хэцүү санагдаад байх хэрэгтэй. Ингээд ямар нөхдөөдтэй таарах нь мэдэхгүй. Тийм шүү дээ. За ястайгоо спортлиг гэл ингээд шал бүтгөө гараад таарчин. Өөрөө carry гэж. Өөрөө carry-дангууд гоё тоглодог хараад би багтаа contribute хийж чадахгүй бас жоохон гутраал тийм. Тэгээд Dota ч амар toxic. Dota тоглохоор угаасаа машин барьж байгаа шиг өөрөө ч гэсэн амар toxic болчихсон шүү дээ. Бүх хүмүүсийг үзий ядаад ирээсэн. Стажик би бол яд шууд mute хийдэж шүү дээ. Бүгдийг mute хийн эсрэг багийнхныхаа хүртэл текст болон саунд бүгдийг mute хийж байгаа болж. Тэгэхээр харин гайгүй. Харин тэ зүгээр подкаст юм хөгжим сонсоод ганцаараа л Dota тоглож байгаа. Харин тийм хүмүүс бие биендээ амар нөлөөлөнтэй тэр багийн мохоод чат мат. За. Нилээ хадуурлаа шүү те. Нилээ хадуурлаа шүү ялла. Шөөлөр ярьжсэн дотор орцсон. За гал бүр битүүрийн исэн анхны подкастын хувьд бол юм байна. Анх ингээд хамтраад эхлээд бас гар нийлэхгүй ч юм уу яриа нийлэхгүй юу байдаг. Тэгээд дараагийн подкастууд бол хамаагүй дээр болох нь тодорхой. Битүүр ч гэсэн дор үрнэ арай өөр төрлийн диверсификац хийж өөр төрлийн мэдээ бас бэлтгийг бодно. Тэгээд подкаст ямарсан тасалчилгүй ингээд хамт хийхэд зөвшөөрсөн их баярлалаа. Зүгээр. Одоо тэгээд дуртай амныхаа тухай би нөгөө хэлдэг ш дуртай амныхаа тухай ярих үргэлж сайхан байдаг. Одоо тэгээд сардаа нэг удаа ярьдаг болсон дэ бүрх баяртай байгаа. Сардаа нэг удаа нийлээд ингээд сонирхдаг юм ярьдаг үнтэй хойсоо гоё идэв ш. Харин тийм. Яг сайхан. Стресстэй л гэж бодчих юм чи. Тэгэл хадуураа шал димэдэн юм шиг чи үсвэтэй тэгж штэ одоо ерөөсөө. За ингээд цаг гарган үдсэн сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Мөнгөн болон гал бүр байлаа. Таалагдсан гэж найдаа. Тэгээд дараа сард дахиад уулзцгаая.